За сайн байцгаана уу? За та бүхэндээ өрийн талаарх нэг юм өрийн талаарх юм далд ертөнцид юу болдог, өрнөөс хэрхэн гарах уу, өрийн сэтгэлгээ гэж юу вэ талаар мэдээлэл хүргье. За бид нэр одоо юу гэх юм дэлхий даяараа өртөө байхад донтчихсон. За энэ одоо юу гэдгийг сүүлийн үеийн шинэ тренд болж байгаа бүх зүйлээс хоцрохгүй байхыг маш их хүсдэг. За уцаа бариулбал сүүлийн одоо 26 27 оны тренд юу байна? Юу модонд орж ийн? Цаг үеэсээ төрүүлж алхахыг тренд болж байгаа зүйлээр одоо сайншрахыг бол маш их хүсдэг юм. Одоо эрдийн хүсэлд автчихсан шунлын сэтэл одоо гүн орчихсон юм хүн гэхээс одоо юу гэх юм амтан луга шинжтэй болчихсон байгаа. За ер нь бол хүн төрлөختөнд байгаль ижи маань хангалттай одоо тэр эд баялаг хайр эвгээл бол үзүүлдэг. Өрөнд ороодох шаардлага ер нь бол байдаггүй байх нь. Харамсалтай нь бид нарт тэр нөө дутуугийн мэдрэмж, хайрлагдаагүй тэр дутуу мэдрэмж, бусдаас илүү гарах одоо юу байдгийг тэр шунлын тэр зүйлүүд маань, бэрдийн зүйлүүд маань бидэнд дотор ороод ирчихсэн энэ хар саарл эрчим. За сүнсэглүүд гэж хэлж болно. Тэдгээр зүйлс бидний биеийг эзэмдээд шунал гихчийг өөрөөсөө ялгаруулад улам тэр эд зүйлсийг авахыг шунаж, тачаадж, авж иж санаа нь амардаг ийм болчихсон байна. За өрөнд орсон хүн болвол шоронд орсонтой яг адилхан химийг өөрөөсөө ялгаруулдаг. Шоронд орсон хүн ямар байдгүй? Хоригдмал, баригдмал, эрх чөлөөгүй, хамгийн чухал нь аз жаргалгүй байдаг. За тэгвэл өрөнд орсон хүн бол аз жаргал гихчийг үздэггүй байх нь. За аз жаргалыг авахын тулд дахиад өрн одоо өрийг бүтээж, өрнөөс өрний хооронд тэр авах гэсэн зүйлээ авж иж нэг жаргалыг цохос нь ингэж авдаг. За одоо яг орчин үед хүмүүс маань маш их ухаантай, сэрэг болчихсон учраас аль болох үр тавихгүй байх, байгальд ээлтэй амьдрахыг бол хүсэж тэр чиглэл рүү бол явж байгаа. Одоо ухаантай хүмүүс нь. За ухаан муутай хүмүүс нь улам өрөнд орж за өрийн боол болоод үр зүрхэндээ өвчнийг бол тээж явж байгаа. За бид нар одоо юу гэдгийг аршаан усанд хар муу үг хилээд байхаар тэр усныхан бүтцэн таласт хэлбэрээс сарнсан хэлбэр рүү шилж ус бохирддог. За тэгвэл үр бол шорон гэж хэллээ. Шорон. Байнгын айдастай өрөө одоо төлөндөө, өрөө маань одоо нэхэгдэндээ, өрөө өгөхгүй болвол хил амаар хилэгдэндээ ч гэдэг юм уу. За миний би ч бас өрөнд орж үдчихсэн. За өр бол маш аимшигтай хэцүү хүнд сэтгэл зүйн дарамтыг бол өгдөг. Бүтэн амьсгал авч чаддгүй шүү дээ. Бүтэн амьсгал авах битгий хэл бүтэн нойртой бүр хондоггүй. Өрөнд орсон хүн бол амар тайвнаа үздэггүй. За тэгвэл тэр өрөнд орсон хүн хамгийн түрүүнд тэр үр гэдэг хар биет, хар сүнслээс салах учиртай. Энэ одоо бидний сүнс бол маш ариухан, цагаахан, нандин байж байдаг. Тэр нь нийгмийн явцад, амьдралын явцад бид нар сэвтэж, буртагдаж одоо юу гэдгийг хүний л амьдрал шүү дээ гэдэг шиг юм болдог. За өрнөөс гарах сэтгэлгээ болвол шудраг амьдрах тухай ойлголт. Хоёр идэж хоосон хонохгүй гэдэг бол маш чухал ойлголт. Өнөөдөр ингээ юу гэдгийг шуналлын тийм сэтэл танд одоо бие эрхэнд байлаа гэж үзэхэд бэрдэж бай, шуналж бай, савдагч бай, ховдогч бай, совдогч бай, танд байлаа гэж үзэхэд хоёр идэхийг хүсдэг. Ходоод нь одоо юу гэх юм хоёр ходоодтой юм шиг амьдардаг гэсэн үг. Бусдын хоолыг булаадаг, булхаа болдог. Энэ нь ямар учиртай вэ гэхээр дэлхий дээрх нэг ширхэг чулуу, нэг ширхэг өвс хүртэл үүрэгтэй оршдгоо. Чулуу хүртэл одоо юу гэдгийг илүүдэ гарсан чулуу гэж байдгүй, илүүдэ гарсан өвс гэж байдгүй. Тэгээ шуналтай хүмүүс болвол бусдын хоолыг одоо иддэг гэсэн. Яагаад гэхээр хөрөгчүүрчин дөрөв хоол байж болно. Хангалттай одоо баян байж болно. Хангалттай бусдад буян түгээгээд одоо юу гэдгийг буянч юу ч хамаагүй
гэлээгээд та 2 идэх юм болвол тэр шунал гихчийг тижээгээд байгаль ихээс 8 тэрбум хүнд заяасан тэр хүнснээс хумслаад байна гэсэн санаа. Цаагаараа байгаль одоо бид нар чинь ихтлхийг цөм идэж байгаа шүү дээ. Энэ их одоо дэлгүүрт байгаа хүнсийг харал та тий. За тэгэл өдөр бүр шин одоо хувцас, шин тренд, шин цахилгаан бараа одоо борлуулалтыг өсгөхийн тулд асар их маркетинг хийж, асар их бүтээгдэхүүн шинээр гаргаж ин хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. За ихэнх нь ер нь нэх айхтар шаардлагагүй зүйлс байж үүдэг. Жишээ нь одоо тэр шалны угаагч гэдэг ч юм уу, тэр зүйлсийг ер нь хүн өөрөө гараараа хөдөлмөрлөж ингэж биеэрээ үйлдэж байж гэр орноо ахыгаа ингэж авч явах учраас бүх зүйл нь бэлэн тэр хүн бол зүгээр оршиход л одоо ингээл робот юу гэдэг автоматик болсон. Энэ бол нэг талаасаа бас сайн зүйл бол бас биш ээ. Хүн өөрөө үйлдэх ёстой. Хүнийг энэ тансаглал энэ одоо юу гэдэг хүний энэ тансаг хэрэглээ маань буцаагаад байгаль ихийн тэр хэвлийгээс арт эрдэнэс одоо амин оршуудыг сүйрүүлж өвгөөрүүлж байгаа нь бидний ирээдүйд асар их хор хөнөөлөө үзүүлдэг. Ирээдүйд битгий хэл яг одоо цагт бол хор хөнөөлөө үзүүлээд бид нар асар их эрчмийн дутагдалт тэр байгаль ихээс авдаг тэр эрчмийн дутагдлаа эзсээр агаад барсаар агаад бид нар хорт өвчнүүдийг тусаж байгаа. За тэгэхээр бид нар нэгдүгээр шунлаа арилгаж сурах. Хоёрдугаар амьдрал шудраг тэнгэр одоо юу гэдгийг байгаль ихээс заяагдсан тэр хүнсийг зөв зохистой хэрэглэх. За байгалийн тэр эрдэнэс баялагийг хайрлаж хамгаалах. Байгалийн эрдэнэсийг зөв зохистой хэрэглэн гэдэг бас айгүй сонин өрөөсгөл ойлголт болов гэж бодож байна. За тэгээ байгалийн баялагийг зөв зохистой хэрэглээ сорив бол байгальд бол үлдчихэд тэр сорвийг одоо арилгаж чаддаг үгүй юу гэдэг бол өөр асуудал тийм ээ. Тэгэхээр бид нар шунлаан одоо хянаж цагдаж сурах нэ. За тэгээд зарим зүйлс бол арга ертөнцид за ухамсартай хүмүүс бол мэдээж маш сайн хэрэг шунлаан багасгаа зөв зохистой хүнсээ хэрэглээд авч явж чадчихээн тийм ээ. За ихэнх тохиолдолд 90-с дээш хувьд нь бид нар аргын ертөнцийн энэ арга ухаан нэг талаасаа багтдаг. Бэлэг ертөнцийн шид удас хүчийг бол ашиглах шаардлага бол гардаг. За гэхлээгээд одоо юу гэдгийг оргуу одоо юу гэдэг гид ингээл цэцэг гар дээрээсээ ургуулах тухай ерөөс бол яриаггүй. Бид нар бол байгаль их дэлхийтэйгээ хувийн холбоотой. Тэр хувийн холбоог сэргээх нь одоогийн бидний хувьд шид мэт харагддаг, шид мэт одоо байдаг гэсэн. Тэгэхээр хөх төрмөс төвөөс арга бэлгийг хослуулсан. За өрнөөс үүдсэн тэр бие сэтгэлийн гэмтлийг арилгах алтан фото эмчилгээг бол гаргаж байгаа. За маргааш буюу 7 сарын 23-нд үр гэдэг маань өөрөө шорон шиг хүнийг боомлж, тарчлааж, тамлаж байдаг. За тэр тамлахаанаас үүдээд хүний биед маш олон сөрөг эффектүүд үүсдэг. Ягаад тэгэхээр тэр энэ сэрэ булчирхаа бол аз жаргалын эргэтэн байтал тэрийг нь үр гэдэг зүйлээр боомлоод хашчихсан учраас нөө аз жаргалгүй болчихсон хүн өвчин, зовлонг өөртөө дуудаж улам л тийм сөрөг төлөвт бол орж идэг гэсэн. За тэрийг бол арилгах аргийг нь заана. За шунал тачаал. За тэгээд совдог гэж хэлдэг, ховдог. За тэр бидний бие дээр бол байж байдаг. Тэр нь юу гэх юм бэрдийн холбоос, шунлын холбоос энэ тэр бидний биед юу нь байдаг шүү. Байдаг учраас улам шундаг, авахыг хүсдэг, авчи санаа намардаг гэд өөрсдөө маш гоёор хэлчихсэн байдаг штэ шартаач гэдэг юм. Эдгээр зүйлс бол тийм бас сайн зүйлс бол биш үүдэг. Хүсвэл хясна гэдэг шиг тойрог замаар улам явахын л цондон болдог шүү. За тэгэхээр эдгээр холбоосуудыг арилгах ийм сургалт заслыг маргааш буюу 7 сарын 23-нд хөх төрмсийн цонжин болдог хээрийн өргөнд бүтэн 10 цагийн сургалтыг бол
нийт олондоо бол зарлаж байна. За тэгээд энэ сургалтанд сууснаар өрийн холбоосуудаа арилгаж өргүү амьдрах тэр ухамсарыг суураар нь сурч авна. Тэрнээс биш одоо таны бүх өрийг ингээл арилгачдаг тийм зүйл бол биш. Ухамсарт нь шингэн гэдгийг үзүүлнэ. Дахиж үр тавихгүй болтол нь ухамсарт нь шингэн гэдэг маань цаашид одоо тухайн одоо өрийн үсийн удмын заяаг тэгшитгэж төвшитгэж өгнө гэсэн санаа. За маш их бид нар өвөгдөөс удмаас буян заяа хишиг хувийг бол авдаг. Харамсалтай нь бидний тэнэг молгой мунхаг энэ шунлын сэтлээс болоод тэр их буян заяагаа барж идэж дуусаж байна. Тийм учраас энэ цагт өрнөөс одоо гарах ийм алтан фотон имчилгээг хөх төмөс төв энэ зун анх удаага олон нийтэд бол зарлаж байгаа. За тэгээ алтан сударт өгүүлсэн байдаг 16 хар нийгмийг дарах эхний харыг дарах энэ сургалтанд нийт олноороо хамрагдаарэ гэж бас одоо уриалж байгаа юм аа. За өргүү монголчууд бол ховроо. За өр гэдэг нь ганцхан бас юу гэдгийг өр гэдэг зүйл маань ганцхан өртөө байх тухай ойлголт биш. Та юмд мөнгөө алдаад эд баялгаа алдаад байвал тэр цаанаа бас өрийн нэхэлтэй байна гэсэн санаа байдаг. Үр хүүхэдтэй нь эргэтэн дутуу төрсөн бол өрийн эздийн нэхэлтэй байна гэсэн санаа байдаг шүү. Бид нар хорвоо дэлхийд эрэхтэй зүгээр нэг ирчдэггүй. Ямар нэгэн одоо эргэтэн дутуу өрөөл татанхай өвчтөй зовлонтой бол өрийн нэхэлд унчсан юм биш үз. Өрөө төлөөгүй яваад байгаа юм биш үз. Ганцхан энэ насны үр биш өнгөрсөн амьдралууд удмын тань үүлийн гүрийн хэлхээ өн цагтаа яваад байгаа юм биш үзээ. За тэгээд та бүхнийг маргааш буюу цонжин болдогдох хээрийн өргөнд бүтэн 10 цагийн сургалтанд та бүхнийг бол урьж байна. Төлбөрийн хувьд бол 250 мянга. Өдрийн болон өглөөний цайтай эрүүл юм хүнстэй. За тэгээ амрах бас гэрийг бол бэлдсэн байдаг. За тэгээ маш өндөр юм засал сургалттай энэхүү алтан боломжийг олгосон энэхүү сургалтанд та бүхнийг бол урьж байна. За тэгээ мэдээлэл авах утас дэлгэрэнгүй мэдээллийг тайлбар хэсэгт бол оруулсан байгаа. За тэгээ талархлаа.